안녕 여러분. 오늘들 бүгдээрээ багштайгаа хамт топгийн бичгийн 51 дахь дасгалыг хамтран ажиллах болно. Бид хүний өнөөдрийн ажиллах материал бол 77 дахь удаагийн топгийн бичгийн 51 дахь дасгалаа эхлээд бүгдээрээ багштайгаа хамт ямар хэрсэн бэ гэдгийг нь уншаад дараа нь дасгалаа хамтдаа ажиллая. 교수님 필리입니다. 교수님 안녕하십니까? 다음 주에 졸업식이 끝나고 저는 미국으로 돌아갑니다. 미국에 가기 전에 교수님을 뵙고 인사를 기억. 자, 하aldor 주시면 언제 시간이 괜찮으십니까? 괜찮은 시간을 내인. 자, 빠르게 하aldor 주렛. 교수님 연구실로 찾아뵙겠습니다. 그럼 답장 기다리겠습니다. 안녕히 계십시오. 쓰면. 자, бүгдээрээ эхнээс харах юм бол багшаа Пилиэна. Багшаа сайн байна уу? Дараа 7 хоног төгсөлтийн баяраа дуусгаад би Америк руу ослаа. Америк руу явахын өмнө багштайгаа 뵙고 гэхээр уулзаад мэндчилгээг хизээ цаг нь зүгээр вэ? Зүгээр цагаа буюу боломжтой цагаа багшийн судалгааны өрөөрөө хайччоод уулзъя. Тэгвэл хариу хүлээжээ. Баяртай гэсэн байна. За тэгвэл эхнийхээ харах юм бол би Америк явахынхаа өмнө багштайгаа уулзаад мэндчилмээр байна гэж хэлэх нь тий. 드리고 싶습니다. 자, яагаад вэ гэхээр 인사, 연락, 말씀 гэдэг үгний араас заавал 드리다 гэсэн үг ашигладаг шүү. Манайхаа сайн санаарай. За дараачих нь хизээ цаг нь зүгээр вэ? Та ингээ боломжтой цагаа хэлээд өгвөл 알려주시면 мэдэгдээд өгвөл 말씀해 주시면 хэлээд өгвөл гэж хэлнэ. Тэгээд би багшийн судалгааны өрөөрөө хайчаад уулзъя. За ихэнх тохиолдолд ер нь та боломжтой цагаа гэд орж ирдэг. Тэгвэл манайхаа автоматар 괜찮은 시간을 гэвэл 알려주시면 말씀해 주시면 гэж нөхөх тохиолдол их байдаг гэж ойлгож болох нэ. За өнөөдрийн бичгийн ажлаараа дамжуулаад бид нэр 인사를 гэдэг үгийн араас 드리다 гэдэг үг ашигладаг. За мөн 시간을 гэдэг үгийн араас 알려주시면 гэсэн нөхцөл ашигладаг гэдэг мэдж авлаа. дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. 안녕.